За сайн байцгаана та бүхэн өнөөдөр амар амгалан айлтгий. Тэгээ өнөөдөр тухайлбал энэ 25 дугаар одоо хэл мэдээллийн баг хурал зохион байгуулж байгаа үндсэн шалтгаанаа та бүхэн бид нэр одоо тайлбарлахыг хүсэж байна. Ирүүгийн эрх зүйн шинтгэлийн хүрээнд батлагдсан хуулиудад цаг адуулгыг хэрэгжүүлэх шаардаж байна гэсэн ийм уриатаагаар бид нар бол өнөөдөр энэ хурлыг зохион байгуулж байна. Тэгээ Монголын эмэгтэйчүүдийн сангийн гүйцэтгэх захирал Эрдэнэчийн гэж хүн байна. Өнөөдрийн манай энэ хэлийн баг хуралд бол хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бас байгууллагуудын төлөөлөл зөвхөн цөөхөн төлөөлөл ирсэн байгаа. Энэ шаардлагад манд 264 төрийн бас байгууллага нэгдэж байгаа юм. Тухайлбал өнөөдөр бид нар одоо яг энэ хэлийн баг хурлыг одоо зохион байгуулж байгаа шалтгаан бол ирүүгийн хэрэг шийдвэрлэх хянах шийдвэрлэх тухай хууль, хууль сахиулах ажиллагааны тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль болон гэр бүлийн хүч хэрхийлэлтэй тэмцэх хуулийг буцаас нэг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэх гэж байгаа. Зөвхөн одоо эсэргүүцэж байгаа илэрхийлэх хамт яагаад бид нар эсэргүүцэж байгаа гэсэн ийм үндслээ та бүхэнд одоо хэл мэдээллийн сэтгүүлчид та бүхэнд бид нар бол тайлбарлана. Тэгэхээр манай өнөөдрийн энэ хуралд одоо бас яг энэ бид нэр мэдээлэх гол хүмүүсээ танилцуулах гэж бодож байна. Хүний эрх хөгжил төвийн тэргүүн, Азийн форум, Азийн сангийн одоо тэргүүн, уран цоож, бүх нийтийн боловсрол, эрсдэл сүлжээний дэд зохицуулагч болор сайхан, хүч хэрхийллийн эсрэг үндэсний төвийн захирал, мав хүмүүст үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Инх Жаргал гэдэг бид бүхэн та бүхэн мэдээлэх юм. Үүнээс гадна одоо яг холбоотой асуудлуудыг энэ хүүхдийн эрхийн байгууллагад цугларсан байгаа. Яг одоо хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд энэ хууль дээр ажилласан хүмүүс цугларсан байгаа. Асуудлуудыг одоо та бүхэн бидний товч мэдээлсэний дараа бол асууж болно. Тэгээ ингээд хэлийн баг хурлаа одоо бас нээсэн мэдгэж байна. Тэгээд ихэнд нь бид нар одоо мөрөн яагаад энэ улсын хурлын гишүүд засгийн газар бусад одоо яг энэ холбогдох албан тушаалтанд энэ шаардлага хөргүүлэх үндслэг байгаа вэ гэдэг тал дээр хүний эрх хөгжил төвийн тэргүүн уран цоожийг бас мэдээлэлийг хүсэж байна. Байцгаана. Тэгэхээр энэ хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг 264 байгууллага нэгдэж энэ Монгол Улсын Эрдэнэт Монгол Улсын хууль зүйн дотоод ямар цогт улсын хүний эрхийн хараанад цогтоор нартуул юм шаардлага хөрвүүлж байна. Тэгэхээр зэрэг энэ шаардлагыг одоо гаргаж байгаа үндсэл нь болохоор юу вэ гэхээр энэ Монгол улсад хүний эрхчлөөг хангахад маш чухал одоо бүхий энэ эрүүгийн эрх зүй зөрчлийн тухай хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор батлагдсан 5 хуулиудыг одоо буцааж байгааг бол бид нэр эсэргүүцэж байгаагаа илэрхийлж энэ шаардлагыг бол гаргаж байна. За энэ үндслэл юу вэ гэхээр зэрэг ер нь бол энэ хүний эрх хэрэгчлөөг тэгш хангах гэдэг маань бол яг хуулийн хүн болгон тэгш хэрэгтэй гэж тунхагласан байдаг боловч амьдрал дээр бол энэ бол хэрэгждэг гэдгийг бол та нар бүгдээрээ сайн мэдж байгаа. Тэгэхээр зэрэг амьдрал дээр аль болохоор хэрэгждэг болгох тэр нөгөө эрх зүйн зохицуулалтыг бий болгож өгж байгаа энэ одоо хуулиудын одоо өөрчлөлтөөс ухарч байгаа явдлыг бол бид нар бол энэ хүний эрхийн байгууллагууд бол маш том ухралт гэж үзэж байгаа. За ийм ч учраас бид нар бол энэ шаардлагыг гаргаж байгаамаа. За тэгээ би бол товчхон энэ юуны шаардлагын агуулгыг бол та бүхэнд танилцуулъя гэж бодож байна. За уншчихъя. За энэ шаардлага эрүүгийн эрх зүйн шинтгэлийн хүрээнд батлагдсан хуулиудаа цаг алдалгүй хэрэгжүүлэхийг шаардж байна. Хүний эрхийг хамгаалахын төлөө ажилладаг 264 төрийн бас байгууллага нэгдэж эрүүгийн хэрэг хянын шийдвэрлэх тухай хууль, хууль сахиулах ажиллагааны тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль болон гэр бүлийн хүч хэрхийлэлтэй тэмцэх тухай хуулийг буцаасныг эсэргүүцэж байна гэж. Бид хүний эрхийг баталгаатай хангах, хууль шүүхийн өмнө хүн бүр адил тэгш байх хохирогчийг шуурхай хамгаалахад ахиц дэвшил авчирлаа гэж үзэж эрүүгийн эрх зүйн шинтгэлийг талархан хүлээж авсан билээ. Гэвч шинээр байгуулагдсан улсын их хурал дээрх хуулиудыг хууль бусаар санаачлагчид нь буцааж буруу жишгийг тогтоон төрийн бодлогын залгамж чанарыг алдагдуулж байгаад бид харамсаж байна. Улсын их хурлаас нэгэн батлагдсан хуулиудыг дахин өөрчлөн боловсруулж батлах нэрээр нийтлэг эрх ашигаас ухарч хуулиудын агуулга, бодлого, зарчмыг алдагдуулах гэж байгааг бид эсэргүүцэж доорх шаардлагыг тавьж байна. Үүнд нэгдүгээр улсын их хурлын 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолд Монгол улсын ерөнхийлөгчийн тавьсан хоргийг хүлээж авах.
Хоёрдугаарт батлагдсан хуулиудынхаа эцсийн найруулгыг сонсож ёсчлон хүчин төгөлдөр болгох. Энэ шаардлагын хариуг иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдлөх онцлогийг шийдвэрлэх тухай хууль заасан хугацааны дотор олон нийтэд нээлттэйгээр албан ёсоор бидэнд өгнө гэсэн ийм шаардлагыг тавьж байгааг та бүхэнд бол танилцууллаа. Тэгэхээр зэрэг энэ шаардлагыг бид энэ хэвлэлийн баг хурал хийсний дараа бол энэ холбогдох 5 этгээдэд бол хүргүүлэх болно. Баярлалаа. За одоо бид нар бас зөвхөн энэ дээрх албан тушаалтнуудаас гадна Монгол улсын үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Энэ цэцэд хандах үндслэл бол энэ талаар бүх нийтийн боловсролын төлөө иргэн нийгмийн эвслийн дэд зохицуулагч болор сайхан та бүхэн бас товч мэдээлэл өгнө. За сайн байцгаана уу. Иргэн нийгэмд ажилладаг хуульч мэргэжлийн нөхдийн зүгээс энэ асуудал дээр үндсэн хууль зөрчсөн байна гэж үзээд үндсэн хуулийн цэцэд хандсан байгаа. Тэгээ үндсэн хуулийн цэцэд хандсан гол зүйл маань юу юм бэ гэхээр Монгол Улсын хурлын 2016 оны 8 сарын 30-ны өдрийн 26 дугаар тогтоолдоо дурдсан үндслэлийн дагуу хандсан. Тодруулах юм бол улсын хурал эцсийн найруулгатай танилцах, ёсчлох, төрийн мэдээлэл, эмхтгэл, хэвлэл нийтлэх ажиллагаанууд хийгдэг учраас дээр дурдсан хуулиудыг буцааж байна гэд хууль санаачлагч нарт тайлбарласан тогтоол байна. За энэхүү тогтоол маань өөрөө манай Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзсэн учраас бид нар хандсан байгаа. За тодруулах юм бол одоо бидний энэ буцаасан гэж нэрлэгдээд байгаа эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай, прокурорын байгууллагын тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон гэр бүлийн хүчирхээлтэй тэмцэх тухай хуулиуд бол бүгд хүчин төгөлдөр хууль байгаа. Тодруулах юм бол энэ улсын хурал эцсийн найруулгатай танилцж ёслоогүй гэдэг бол хүчин төгөлдөр байхтай холбоотой биш. За Монгол Улсын хурлын чуулганы хурлааны дэгийн тухай хууль дээр бол хуралдаанд оролцсон гишүүдийн олох дэмжсэн бол хууль батлагдсан тооцно гэж байгаа. Тэгэхээр энэ 2016 оны 5 дугаар сарын 31-ний 5 дугаар сарын 13-ны өдөр, за 19-ний өдөр, 20-ны өдөр энэ хуулиудыг бүгдээрэн хилцээд батлаад хүчин төгөлдөр болцсон зүйлийг шууд улсын хурлын тогтоолоор энэхүү буцааж байгаа маань бол хууль бус гэж харж байгаа. Тодруулах юм бол үүний цааны юу гэж байгаа юм бэ гэхээр энэ дээр дурдсан дэгийн тухай хуулийн 53 дугаар зүйл зааснаар бол энэ батлагдсан хуулийг эцсийн найруулга хийх ёсчлох үүргийг улсын хурал өөрөө хүлээж байгаа. Тэгэхээр энэ маань болохоор ямар ч улс төрийн хүчнээс бүрдсэн бай үл хамааран энийг гүйцэтгэх ёстой үүргээ биелүүлээг байна гэж харж байгаа. Харин энэхүү үүргээ биелүүлээгүй нь энэ батлагдсан хуультай хүчин төгөлдөр эсхийг нь үл тоож байгаа маань өөрөө ухамчиж явдаг гэж харж болж байгаа. Тэгээ энэ заалтын дагуу харах юм бол юу яригдах гэж байгаа гэхээр энэ ёсчлон батлах гэдгийн цаана хуулийн агуулга бодлого зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дистаралал, бүтцийн шинжтэй засвар хийх буюу энэ техникийн шинжтэй л ажиллагаа байдаг. Тэгэхээр энэ техникийн шинжтэй ажиллагаа байгаагүй байна гэд батлагдсан хуулийг тогтоолын төсөл улсын хурлын тогтоолоор буцааж байгаа маань өөрөө хууль бус гэж үзэх үндсэлтэй. Хоёрт нь яригдж байгаа нэг зүйл юу юм гэхээр дээр дурдсан хуулиудыг буцаах энэ улсын хурлын тогтоол дээр үндэслэж байгаа нэг зүйл нь энэ төрийн мэдээлэлд хэвлээгүй гэж яриад. За тэгвэл төрийн мэдээлэлд хэвлэх гэдгийн цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр энэ үндсэн хуулийн 26 дугаар зүйл заасны дагуу энэ улсын хурал өөрийн баталсан хуулийн албан ёсоор нийтлэх үүрэгтэй байна. Гэхдээ энэ хууль өөрөөр заагаагүй бол энэхүү нийтлснээс хойш гэсэн заалт явдаг. Тэгэхээр хуулийг бид нар яаж хизээнээс хүчин төгөлдөр мөрдөх ёстой юм бэ гэдэг хугацааг нь харъя гэвэл нэг 3 зүйл байна. Батлагдагдсмаа энэ хууль өөрөө үйлчилж эхэлнэ гэсэн нэг арга байна. Эсвэл тухайн хууль хизээнээс үйлчлэх боломжтой юм бэ гэдгийг нь тусгайлан зааж өгдөг нэг арга байна. Эсвэл энэ хууль хизээнээс хэрэгжиж эхлэх талаарх хугацааг нь заагааг байх юм бол төрийн мэдээлэлд хэвлэл нийтлснээс хойш ажлын 10 өдрийн дотор гэж харах 10 хоногийн дотор гэж харах боломжтой байна. Тэгэхээр дээр дурдснаас аваад үсэх юм бол энэ 3 дахь аргаас нь эхлэх юм бол 10 хоногийн дотор төрийн 10 хоногийн дараа төрийн мэдээлэл хэвлэснээс нь хойш үйлчлэх заалт бол байхгүй. Яагаад вэ гэхээр энэ хуулиуд хизээ үйлчлэх хугацааг нь бол наривчлан заагаад өгсөн байсан. Тэгэхээр хизээ үйлчлэх хугацааг нь наривчлан заагаад өгсөн байсан батлагдсан хуулийг заавал төрийн мэдээлэл дээр нийтлэегүй байна гэдэг маань болохоор хүчин төгөлдөр байхтай холбоотой зүйл биш байгаа даа.
За яг хүчин төгөлдөр гэдгийн цаана яг юуг харах хэрэгтэй бэ гэхээр нэг хідэн алхмуудыг бид нар нягтаад үзчихэд бүх зүйл тодорхой болно. Жишээлх юм бол энэ хууль тогтоох үйл ажиллагаа маань энэ хүчин төгөлдөр болгож байгаа алхмуудыг аваад үзэх юм бол нэгдүгээрт яригдж байгаа зүйл нь нэгдсэн хуралдаан санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлдэн батлах санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжсэн бол хууль батлагдсан тооцно гэж байгаа. Тэгэхээр та бүхэн 2016 оны 5 дугаар сард болсон хуралдааны үйл явцыг харах юм бол хэдэн гишүүн хаана оролцож ямар санал өгснийг нь бүрэн харах боломжтой байна. Тэгэхээр энэ маань болохоор аль хэдийн энэ шатыг бид нар дамжигдсан хууль байна гэж харж болж байгаа. За 2 дугаарт нь яригдж байгаа зүйл нь юу юм бэ гэхээр энэ эцсийн найруулгатай танилцах ёсчлох үүргийг биелүүлэх ёстой байсан. Энэ үүргээ улсын хурлд биелүүлээгүй. Тэгэхээр улсын хурлд биелүүлээгүй байгаа гэдгийн цаана юу гэж байгаа юм гэхээр энэ хуулийг баталсныгаа биелүүлэхгүй гэсэн энэ хуулийг хүчин төгөлдөр биш юмаа гэж буцаах үндэс болохгүй байгаа. Тэгэхээр аль ч улс төрийн хүчин эрх барьж ирсэн бай, ямар ч нөхцөл байдал үүссэн бай, энэ үүргээ Монголын ард түмнийг хүндэтгээд биелүүлэх ёстой байсныгаа биелүүлээгүй байна гэж харж болж байгаа. За дараа нь бол 3 дугаарт нь буюу төрийн мэдээлэл дээр хэвлэгж ийн гэж байна. Тэгэхээр энэ дээрээс даваад үзэх юм бол 1-р улсын хэрлэн гишүүд өөрсдөө нэгдсэн байдлаар энэ хуулиа баталдаг юм байна. Дараа нь ёсчлох техник ажиллагаа явуулдаг юм байна. 3 дугаарт энийг албан ёсоор төрийн мэдээлэлд хэвлэдэг юм байна гэсэн алхам байж байгаа. Тэгэхээр энэ 3 алхмын эхний алхам нь хийгдчихэд хахад 2-3 дахь алхмын нэг хийгээгүй байж энэ хуулийг бид нар буцаана гэж улсын хурлаас тогтоолын төслөөр боловсруулаад түүнийг гаргаж байгаа нь өөрөө ухмар мөчөд хууль зөрчсөн, ялангуяа үндсэн хууль зөрчсөн үйлдэл байна гэж харж болж байгаа юм. За эцэст нь хэлэх юм бол үүний цаана юу яригдж байгаа юм бэ гэхээр манай Монгол улсын их хурл маань өөрөө үндсэн хуульдаа заасан зүйл заалтаа бүрэн дүүрэн хэрэгжүүлээгүй юм байна. Ялангуяа хууль дээдлэх гэсэн зарчмыг удирдлага болгож ажиллах ёстойгоо мартаж ухамар мөчөд байдлаар ухарсан алхам хийж байгаа юм байна. 2 дугаарт энэ дээр дурдсанаар энэ ёсчлох болон албан ёсоор нийтлэх үүргээ биелүүлээгүй байгаа маань өөрөө энэ эрх зүйн шинжилэлд сөрөг үйлдэл болжээ гэж бидний зүгээс үзснийг та бүхэнд танилцуулж байна. Анхаарал тавьсан байна. Та бүхэн бас энэ мэдээллүүдийг авч байгаа энэ талынхаа мэдээллийг хүмүүсээс асууж лавлаж одоо энэ дараа бид нар сэтгүүлчдэдээс асуух асуултуудыг бас хүлээж авах энэ боломжийг та бүхэнд олгоно. Одоо тухайлбал бид нар одоо өнөөдөр та бүхний анхаарлын төвд одоо нийт одоо монголчууд одоо гэлгүй одоо яг хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд олон нийт гих одоо бүх одоо хүмүүсийн төвд анхаарлын төвд байгаа нэг асуудал бол гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх хуулийг тойрсон асуудал. Энэ тал дээр одоо ямар асуудал яаж болоод байгаа талаар хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн зохицуулагч Монголын ерөнхий Монголын сүлжээний ерөнхий зохицуулагч Ич Арвал та бүхэнд одоо мэдээлэл хийнэ. За хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль бол буцаагдсан тэр 5 хуулийн нэг нь байсан. Тэгээ яагаад энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль эрүүгийн эрх зүйн шинтгэлийн багц хуулиудын салшгүй нэг хэсэг болж батлагдсан бэ гэдэг тэрэн дээр бол бас та бүхний анхаарлыг бас хэсэг хугацаанд тавих гэж бодож байна. Яг л өмнөх 2004 онд гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль батлагдаад 10 жилийн турш хэрэгжихдээ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дангаараа хохирогчийг хамгаалж чадахгүй юм байна гэдэг тэр сургамжийг бол бидэнд үлдээсэн. Тэр сургамж ямар үнээр ирсэн бэ гэхээр зөвхөн өнгөрсөн одоо 6 жилийн хугацаанд 95 хүн амь насаа алдсан тэр их үнээр ирсэн. Сард 2 хүн гэр бүлийн хүчирхийлэлээс болж амь насаа алдж байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр сүүлийн 5 жилийн турш энэ хуулийг дангаар нь хэрэгжүүлэх гээд бүтэхгүй байгаа энэ сургамж яг гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод өдөр тутам үйлчлэгээ үзүүлж байгаа туршлага дээр үндэслээд энэ хийдэл, энэ цоорхоо, энэ гажуудал, энэ завхарлыг яаж бөглөх вэ гэдэг дээр тал талын мэргэжилтнүүд бол 5 жилийн турш тасралтгүй ажилласан. Тэгээд энэ гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хууль дангаараа хохирогчийг хамгаалж чадахгүй юм байна. Яг хуулийн байгууллагын ажилтнууд, шүүгч, прокурор, мөрдөн байцаагч, өмгөөлөгч нар өдөр тутам цагдаагийн ажилтнууд өдөр тутам барьж хэрэгэг шийддэг хуулинд нь хохирогчийг хамгаалах наривчлсан зохицуултуудыг суулгаж өгөхгүй байгаа цагт хохирогч хамгаалагдаж чадахгүй юм байна гэсэн сургамж авсан учраас энэ 5 эрүүгийн хууль зөрчлийн хуулиас гадна процессын энэ 5 багц хуулиудтай хохирогчийг яг дуудлага авсан цагаас эхлээд хэргийг шүүхээр шийдвэрлэж дуусгах хүртэл нь
цагдаа нь яаж хамгаалах юм, өмгөөлөгч нь яаж ажиллах юм, мөрдөн байцаагч нь яаж хамгаалах юм, прокурор нь яаж хяналт тавих юм, шүүх нь яаж шийдвэр гаргах юм бэ гэдэг нэгт одоо завсаргүйгээр сүлжиж өгсөн ийм зохицуултуудыг бол хийж өгсөн. Тэгээд энэ хуулийг бол гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг зөвхөн одоо төрийн бас байгууллагууд, зөвхөн одоо нийгмийн ажилтнууд эдгээр хэмээх нийгмийн үйлчлэгээний байгууллагын мэргэжилтнүүд бол боловсруулаагүй. Энийг бол шүүх, прокурор, цагдаа гэдэг хууль хэрэгэлдэг бүх байгууллагын төлөөлөл орж боловсруулагдсан ийм хууль байгаад байна л да. Тэгэхээр яг хөө энэ 5 хуулийг хууль бусаар буцаасан. Тэ холбоотойгоор манай хууль буцаагаад татагдчихсан. Тэгээ буцааж татагдчихад одоо нөгөө нэг олон нийт эсэргүүцээд ирэнгүүт дахин одоо шинжилж өргөн барих ийм үйл явцыг өрнүүлээд эхэлчихсэн энэ засгийн газар. Тэгээ энэ бол шаардлагагүй илүү одоо алхам байсан. Яг гэвэл дахин өргөн барьж байгаа нэрээр ухралт хийгдээд эхэлж байна. Өчигдөр бол засгийн газрын хуралдаанаар гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг парламентод өргөн барих одоо шийдвэр гаргалаа гэж хэлж байна л да. Тэгээ тэрнтэй холбоотой үйл явцыг сонсохоор бусад байгууллагуудаас энэ хуулийг өргөн барихтай холбоотой өгсөн саналууд дээр өмнө нь одоо энэ батлагдчихсан байгаа сая өнгөрсөн 6 сард батлагдсан байгаа хуулиудаас буцаах юм саналуудыг байгууллагууд өгсөн байна. Тэгэхээр одоо ингээд дахин өргөн баригдаад бүх юм нойлоос эхлээд хуулийн байгуул хууль зүйн байнгын хороогоор орно, улсын хурлын нэгдсэн чуулганаар орно, зөндөө олон хэлцүүлгийн шатанд энэ хууль маань одоо тэмээ байсан хууль бол ямаа удаад гараад ирэх юм бэ. Тийм одоо нэг магадлал харагдаж байна. Тэгэхээр бол яг гэхээр угаасаа энэ хууль батлагдчихсан. Дахин одоо өргөн барих шаардлагагүй. Дахин өргөн барьж байгаа нэрээр ухралт хийж байгаагаа зогсоол гэж одоо бид нар бол хэлнэ. Тэгээ хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс энэ засгийн газарт энэ хуулийг өргөн барихтай холбоотой санал өгөхдөө бол энэ зарчмын байр суурьаа бол илэрхийлсэн байгаа. Яагаад гэвэл энэ хуулийг бусад процессын хуулиудын бэлтгэл хангагдаагүй байсан байж болно. Энэ бусад хуулиудаа буцаагаад гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 9 сарын 1-ээс шууд одоо ёсчлоод хүчин төгөлдөр хэрэгжүүлээд явчих боломжтой байсан. Яагаад боломжтой байсан гэж үзэж байгаа вэ гэхээр гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол зөвхөн үйлчлэгийг зохицуулсан, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг тусгасан, байгууллагууд хоорондын уялдааг хангасан ийм л хууль байсан. Тэгээд 2017 оны 7 сарын 1-ээс эрүүгийн хууль зөрчлийн тухай хууль процессын нөгөө нэг 5 хуулиуд нь хэрэгжээд ихтэнгүүд тэнд байсан заалтууд нь тэр хуулиудтайгаа цуг хэрэгжээд хохирогчийг хамгаалагдах процесс ямар нэгэн ухралтгүйгээр энэ 5 жилийн хугацаанд яаж наривчлан зохицуулсан тэр зохицуултуудаараа цаашаа ингээд хамгаалагдаад явчих боломжтой байсан. Одоо бол юу гэж гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай энэ хуулийг дахин одоо өргөн барьж байгаа гэд хууль үсгийн ажиллагааны хийгдэж байгаатай холбоотой ямар одоо төөрөгдлүүд яваад байна вэ гэхээр энэ хэвлэлийн давхрал дээр тэр төөрөгдлүүдийг би бас тайлбарлая гэж бодож байгаа. Нэгдүгürt бол яг уу гэхээр энэ нөгөө хуулийн төслийг буцаалаа гэдэг нэг төөрөгдөл. Хуулийн төсөл бишээ энэ бол эцсийн одоо нөгөө бүхэлдэн хуулийг батлах тэр хилцүүлгээр олонхын саналаар батлагдчихсан хууль. Тэгээд тэрийг нөгөө тогтоолоор буцааж байгаа нь буруу гэдэг нэг төөрөгдлийн хариу тэр. Хоёр дахь төөрөгдлийн хариу нь юу вэ гэхээр энэ хууль одоо зохицуулалт нь сул байсан, засаж залруулах зүйл шаардлагатай байсан учраас энэ хуулийг буцааж байгаа гэсэн нэг юм төөрөгдөл яваад байна. Тэгэхээр энэ хууль манай энэ гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шиг урт удаан настай дөрвөн засгийн газрын мөнгө дамжсан ийм хууль байхгүй. Энэ анх энэ хуулийг 2009 онд гэрүүлэн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаараа хангалтгүй байна. Энэ хуулийг бусад хуулиудтай хамттан баталж оруулж ирье гэж эргэцэн үндсэн шинжилэлд анх тусаад 2011 онд менторч сайд гишүүн хууль зүйн сайд байхдаа энэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилсон. Тэрнээс хойш энэ ажлын хэсэг бол 5 жилийн турш солигдоогүй тасгалтгүй ажиллаж ирсэн. Тэгээд одоо өчигдрийн засгийн газрын хуралдааныг оруулаад 4 удаа энэ хуулийн төсөл засгийн газрын хуралдаанаар хэлцэгдэж байна. 2 парламент дамжаад 2 удаа улсын хурлын чуулганаар хэлцүүлэгт орсон. Тэгээд улсын хурал хууль болж батлагдах процессын явцад 4 удаагийн хэлцүүлэг хийгддэг. Нэгдүгээр хэлцүүлэг шийднэ, хоёрт анхны хэлцүүлэг, гуравт эцсийн хэлцүүлэг, дөрөвт нь бүхэлдэн батлах хэлцүүлэг гэдэг тэр 4 одоо шатараалсан дамжлагуудыг бүгдийг дамжаад хууль болоод батлагдчихсан ийм үйл явц байгаа. Тэгээ 21 аймгийн турш бүх одоо байгууллагууд бүх хэрэгтээс санал авсан, бүх мэргэжилтнүүдээс санал авсан, шүүгч, прокурор, нийгмийн ажилтны, эрхийн
зөвлөчээд холбоотой бүх мэргэжилтнүүдээс санал авч батлагдсан юм хуулийн төсөл хэрвээ мэдээж төгсгөж хэлэхгүй ягаад гэвэл хууль бол нийгмийн амьдралыг дагаж өөрчлөгдөж байдаг бүхэлд нь бас харахад бас хэцүү. Гэхдээ хэрвээ усгэж байдаг бол хэрвээ шүүсгэж байдаг бол тэр нь бол тодорхой хэмжээнд яг өнөөдрийн энэ байгаа тогтолцооныхаа хүрээнд бол шахагдаж одоо нэлийн нарийн нэгт өргөн хилцүүлгийн үндсэн дээр бол боловсруулагдсан хууль гэж үзэж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр угаас байчсан батлагдчихсан байгаа тэр зохицуултуудыг өөртөө гацааж хайчаад тэгээд олон нийт эсэргүүцээ дэрэнгүүд нь энэ хуулийг дахин эргэж оруулж байгаа нэрээр нүд хуураад мөнхийг нь авах гээд нүдийн сохлоо гихчийн үлгэрээр дахиж одоо ботсон юм нөгөө шинжилэл хийж ийм нөгөө зохицуулт хийж энэ олон нийтийг хуурч байгаад бол үнэхээр харамсч байна. Яагаад гэвэл нөгөө эрүүгийн хуулинд гэмт хэрэг биш зөрчил байсан. Одоо бид нар ингээд шинээр гэмт хэрэг болгож оруулж ирж байгаа гэдэг өчтөн засгийн газрын хуралдааны мэдээг үзэхэд бол тийм билээ үгүй. Эрүүгийн хуулинд энийг гэмт хэрэг гэж хуульчилчихсан байсан. Харин хуулийн үйлчлэх хугацааг 7 сарын 1 болгоод хойшлуулчихсан. Тэрнтэй холбоотой эрүүгийн хуулийн дээр одоо нөгөө хууль бус ажиллагаа хийхдээ нэмж одоо оруулж ирж байгаа маягаар ингээд олон нийтэд төрөлдүүлж байгаад бол харамсаж байна. Дээрээс нь яах вэ гэхээр энэ эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх хуулиар хохирогчийг 3 сотод хамгаалахаар нарийн зохицуултууд ороод тусгагдчихсан байсан. Нэгдүгürt яах вэ гэхээр 24 цагийн турш хүчрхийл үлддэг хүнтэйгээ хамт байдаг учраас дарамтанд ороод өгсөн өргөдөл хондлоо буцааж авдаг. Юусэн эрүүгийн гэрэл хүчрхийл эрүүгийн гэмт хэрэг болж эцэлж бараг шийдэгддэг. Хүний аймнаас хохирсон хойно энэ хэрэг олонний анхааралд хуулийн бодлогын анхааралд орж ирдэг юмыг хаахын тулд эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хуулийн дээр зөвхөн одоо талсан сэргийлэх арга хэмжээг хорих юм бол нөгөө улам дарамт айц аюултай байдалд ороод байгаа учраас харин түр хязгаарлалт хийгээд харьцгийг хориглоод цуг байхыг хориглосон тэр талсан сэргийлэх арга хэмжээ гэдэг онцлог зохицуултыг эрүүгийн хэрэг шалган буцаагдсан тэр хуулийн дээр байж байгаа. Шалган шийдвэрлэх хуулийн дээр онцлог зохицуулт оруулж ирсэн. Түүнээс гадна бас нэг ийм алдаатай ойлголт яваад байгаа. Гэрээлийн хүчирхийлэл үйлдсэн хүнийг зөвхөн хорих ийм хариуцлагуудын хэрэг хатуу хууль орж ирсэн гэдэг үгүй. Энэ буцаагдсан хуулиуд дээр гэрээлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай одоо гэрээлийн хүчирхийллийн харилцааны онцлог энэ сэтгэл зүйн энэ нөгөө нэг онцлогийг харгалзаад хоригдлыг аль болохоор бага хэлүүлэх. Маань ялыг сонголттой бас шаталсан гэхдээ хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг шууд одоо нэг олон жилээр шорон руу нисэлцдэг биш. Өмнө нь нөгөө санаал гарах хэмжээ авахгүй байжгаад шууд олон жилийн ял өгдөг биш. Аль болохоор энэ зан үйлээ өөрчлөлт нь аль болохоор гэр бүлээ бүрэн бүтэн байдлаар авч үлдэхт нь дэмжлэг үзүүлэх тэр үйлчлэгчнүүдтэй хамтдаа ийм одоо олон сонголттойгоор ингэж оруулж ирсэн ийм нэг хуулийн зохицуулалтууд ийм хамгаалах зохицуултууд байсан. Тэгээд одоо нэг өмнө байсан хуулиар хуулийн дагуулгын ажилтнууд нэг тусдаа нийгмийн ажилтны өрхийн эмч гэх мэт нийгмийн үйлчлэгийн ажилтнууд нэг тусдаа байсныг өөрчлөөд энэ хохирчийг хамгаалахад энэ мэргэжилтнүүд бүгдээрээ хамтдаа уялдаатай байхаар зохицуулж ирсэн. Тэгэхээр гэрээлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь батлаад зөвхөн эрүүгийн хуулинд ганц гэмт хэрэг гэсэн заалт оруулаад процессын буцааснараа бол энэ хохирчийг хамгаалахгүй яг хэвээрээ хуучин одоо хэрэгжиж байгаа 12 жилийн турш хэрэгжихгүй байсан тэр хууль бол яг л хэвээрээ үлдэх юм байгаа юм шүү. Тэгэхээр энэ нөгөө төрөлтлүүдийг нэг одоо энэ хөвлийн байгууллага хийж олон нийтэд өгье гэж бодсон. Тэгвэл олон нийтэд юу гэхээр та нарыг шаардсан дагуу гэрээлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиас бусдаас төрөлхтний тэр хуулийг баталчихсан гэдэг. Ахаад нүцгэн хууль батлаад ямар ч нэмэр байхгүй. Яг 12 жилийн өмнө ямар байсан яг тэр шат руугаа эргээд буцаж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ бүх одоо тайлбарыг бас энэ хөвлийн байгууллагаар л хэлхийг бас хүссэн юм аа. Тэгээд энэ гэрээлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээр бол хүчирхийлэл үйлдэж байгаа хүн маань зөвхөн одоо ихтэй хүн биш ээ. Хийж одоо хүчирхийллийг хохирчулж болно, хийж одоо хүчирхийллийг үйлдэж болно гэдгийг бол их өргөн хүрээнд зааж өгсөн байгаа. Тэгэхээр энэ гадуур одоо нөгөө нэг юм дээр олон нийтийн үзэж байгаа бас нэг юм төрөлхлөө гэхээр зөвхөн эхний нөхрийн хоорондын харилцаа гэж үзээд байна. Хүүхдүүд маш ихээр өртөж байна, өндөр наснууд маш ихээр өртөж байна. Өндөр наснуудын өртөж байгаа хэлбэр нь бол эдийн засгийн хүчирхийлэл байгаад байна. Тэдгэрийг одоо хэдэн сараар нь авахулцдаг. Эсвэл нөгөө нэг орон байрыг нь зээлийн одоо процент тавьчихдаг. Эсвэл орон байрыг нь өөрийнх нь нэр дээр болгох гэж
эдийн засгийн дарамтанд оруулдаг. Гэх мэт энэ бүх нарийн одоо онцлог зохицуултуудыг энэ хуулиуд 6 хуулийн дээр багцаар нь тавьж өгсөн. Тэгэхгүй бол одоо зөвхөн эхний нөхрийн хоорондын харилцааг гэрүүлийн хүчирхийлэлд үзэх юм бол гэрүүлийн цэцлэгтэй холбоотой харилцаанд л онцлог зохицуулт орж ирэх байсан. Гэтэл энэ биш. Хөгжлийн бэрхшээлтэй хүн, ахмад настай хүүхэд гэх мэтийн хамгаалтуудыг тус бүрдийн энэ 6 хуулиуд дээр нарийн шигтгэж өгсөн. Тэгэхээр гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг дангаар нь одоо ингээд өргөн барьж байна гэдэг бол өөрөө зөвхөн үд болсон. Ийм одоо өнгө зарах хэмжээ шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Одоо сэтгүүлчдээс асуух асуултанд бид нар одоо хариулахад бэлэн байна. Энд бол бас яг энэ гол өнөөдрийн та бүхэн мэдээд өгсөн хүмүүсээс гадна одоо бас өөр бусад төрлийн бас байгууллагын төлөөлөлд оролцож байна. Тэгэхээр та бүхэн бас юунуудаа асуултуудаа асууно уу? За хэрвээ асууж тодруулах зүйл байх юм бол нөгөө аль хэвлэлийн газраас ирж байгаа гэдгээ бас хэлээд тэгээд яг хэмээс асууж байгаа вэ гэдгээ бас хэлээд асуугаад явчаарай. Тодруулах зүйл байвал тэгээд энэ дээр бас нэг зүйл хэлхийг хүсэж байна л да. Мэдээж эдийн засаг хэмэрч байгаа зөндөө их олон нөгөө бэрхшээлүүд байгаа. Гэхдээ тэр сорил тэр бэрхшээлүүд бол хүний эрхийг ухраах нэгэнт хүрсэн тэр нөгөө нэг ахиц дэвшлээсээ бол ухрах шалтгаан далин болох бол ясгүй л гэж төрийн бас байгууллагууд иргэний нийгмийн байгууллагууд бол үзэж байгаа. Тэгэд өнөөдөр хүртэл бэлтгэл дутуу байсан гэсэн бас нэг төөрөгдөл явж байгаа. Бэлтгэл бол хийгдчихсэн. Яг гэвэл яг мэрэгчлэтүүдийг сургах гарын авлагууд хийгдчихсэн байсан. Мэрэгчлэтүүдийг сургах сургагч багш нар бэлтгэгдчихсэн байсан. Холбогдох дүрм журмуудыг бид нэр төсөл хэлбэрээр боловсруулчихсан. Бэлтээд явжсэн. Олон улсын санхүүжүүлэгч байгууллагууд хэрвээ төсөв өмнө хүнд байгаа үед бид нар яг энэ хэсгийн санхүүжүүлэх гэдэг дээр яриа хэлцээ бол хуулзын ямтай бол хийгдчихсэн явжсэн шүү дээ. Тийм юун дээр уурнах чанарх та? За тийм. За. Ер нь бол тэр Бямцагт сайдын тайлбар дотор нээлттэй хаалттай шорон байгуулахад 90 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байгаа. 1500 одоо автон хаалтчдыг шинээр бий болгохын ажилуулах цалин хөлсгөл одоо ингээд энэ бүх төсвийн бол маш их хүндрэлтэй байгаа. Хоёрдугаар, гуравдугаар болохоор зэрэг нөгөө сургалтуудыг бол хийх ёстой байсан. Тэр сургалтууд бол хийгдээгүй байгаа. Энэ гэсэн ийм шалтгаануудыг бол хийжсэн. Тийм. Зэрэг нэгдүгээр тооцоо одоо тэгээд гарсан юм бол тэр судалгааг хэн хийсэн юм бэ, хизээ хийсэн юм бэ, тэрнийг ер нь яаж хилцсэн юм бэ, тэр тухай мэдээлэл одоо өгөөч гэсэн тэмч бас асуулга бол явцсан байгаа. Одоогийн байдлаар бол биднэрт бол тийм хариу ирээгүй. Зүгээр энэ тэндээс нээлттэй одоо янз бүрийн веб энэ яхад хайхад бол тийм судалгаа, тийм үндэслэл тооцоо бол биднэрт бол харагдахгүй байгаа юм. За бидний маш их юм ярьж байгаа. Тэр маш ерөнхий юм ярьж байгаа. Тэгээд өшөө бас нэг одоо хэлэх юм бол юу вэ гэхээр зэрэг 1500 гаруй одоо харгалзагч нар бий болгон нээлттэй хаалттай шорон одоо ажиллуулахад гэж ярьж байгаа байхгүй тийм 90 гаруй тэрбум. Тэр зэргийн эрүүгийн одоо хууль шүү дээ. Эрүүгийн хууль зөрчлийн тухай хуулиар ч нь болохоор ерөөсөө энэ хорих ялыг чинь одоо орлуулах хорих бус 4-5 одоо шин төрлийн ялуудыг бий болгосон гэж байгаа байхгүй. Тэр энэ үндслэлээр бол маш одоо олон хүмүүс бол хоригдуулахгүйгээр одоо ялаа эдлэх тэгээ одоо ажил үйлс үргэлжлүүлэх тэр хохирлыг барагдуулах тал дээр одоо нэмэр болгоч гэдэг юм уу ийм боломжууд бол шинээр гарч ирсэн. Тэгэхээр бидний хүлээж ирсэн юм бол юу гэхээр харин чин шинэ хуулиудын дагуу бол их олон одоо шоронд хоригдсон хүмүүс байхгүй болох юм байна. Шоронгийн одоо тэр баахан төсөв зардал бол хэмнэгдэх юм байна. Шорон бол одоо
одоо ер нь Монголд бол тоон цөөрх юм байна гэсэн ийм хүлээлттэй байсан. Тэгэхээр энэ бол одоо ийм шал эсрэгээрээ ингэж яригдж байгаад бол бид нэр их гайхаж байгаа. Тэр зэрэг тэр үндслэл гаргасан тэр тоонуудын одоо тэр тооцоо судалгаагаа бол бас биднэрт ирүүлээч гэсэн тийм асуулгыг бол бид нар бол өмнө нь явуулсан байгаа. Тэгэхээр тэрний бол хариу хүлээж байгаа тий. Сургалтын хувьд бол сая ингэж жаргал ярьлаа. Ер нь бол ингэ бэлтгэсэн байсан. Прокурорын газар ч гэсэн 70 одоо 80 тэр зааварчилгаа юуны журмуудыг бол гаргах ёстой гэжсэн. Тэрнийг бол бас бэлтчихсэн. Төсөл нь бол бий болцсон байгаа гэж ингэж ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ болгон бол ерөнхийдөө үндэслэлгүй зүгээр бид нар одоо бол эхлээд бол энэ одоо сонгуулиар бий болцсон их хурал тэгээ энэ шинэ засгийн газар бол шууд нөгөө тахрын албыг байхгүй болгоцсон шүү дээ. Тэгэхээр тэр өөрөө бол бид нарыг бол маш их цочролтод оруулсан. Ягаад гэвэл одоо болтол Монгол улсад хохирогчийн эрхийг хамгаалах тийм эрх зүйн тогтолцоо бол ерөөсөй байхгүй явж ирсэн байхгүй юу. Тэгээ тэрнийг бий болгохын тулд гарч ирсэн эхний юм бол энэ тахрын алба байсан. За тэгээд гэрч хохирогчийг хамгаалах тал дээр. Тэгээд дараа нь болохоор зэрэг одоо энэ гэрч хохирогчийг хамгаалах тухай хууль тэгээ энэ холбогдох энэ процессын 5 хуулиуд чинь бол яхаарахгүй хохирогчийг хамгаалах. Хохирогч өөрөө хуулийн өмнө тэгш хэрэгтэй байх гэсэн тэр нөгөө хүний эрхийг хангах тэр нөгөө шаардлага зарчмуудыг чинь л хэрэгжүүлэх юм одоо юу байсан л да алхам их том алхмууд гэж ингэж үзэжсэн. Тэгээд ирэхээр зэрэг бид нар одоо бол яг юу гэж үзэж байна вэ гэхээр зэрэг ардчлалын институт гэдэг маань бол одоо сонгуул их чухал, амин чухал. За тэрний сонгуульд бол улс төрийн намууд хөтөлбөрөөр гаргадаг тийм ээ. Хөтөлбөрөөр гаргаж одоо ард түмнээс дэмжлэг авч сонгогдчиход дараа нь болохоор засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийг гаргах гэх хэмжлэнгээр ингэж явах ёстой. Тэгэхээр зэрэг ард түмэн бол энэ одоо намын мөрийн хөтөлбөр сонгуулийн мөрийн хөтөлбөрийг харсан ч гэсэн тийм ээ. Хүний эрх хэрэгчлөөг дээдлэн тэрний одоо хэрэгжилтийг хангах тал дээр бүхэл одоо боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн ийм амлалтайгаар гарч ирчихэд тэгээ хамгийн одоо чухал эрх мэдлгүй байгаа гэмт хэрэгт хохирчхоод байгаа тэгээ зөвхөн гэрч болж ашиглагддаг хамаг хохирлын ерөөсөө барагдлагүйгээр уламж дээр нь хохироод үлддэг ийм хүмүүсүүдийн эрхийг хамгаалах тал дээр ухарч байгаа явдлыг бол бид нар бол энэ бол арчлаас ухарч байгаа хүний эрхийн зарчмаас ухарч байгаа тэгш одоо боломжийг олгох тал дээр маш том одоо сүрэг аргашаа ухарч байгаа ийм үйлдэл гэж ингэж үзэж байгаа. Тийм болохоор зэрэг бид нар одоо ингэж нэгдэж энэ одоо эсэргүүцэн шаардлага, асуулга зэргийг бол гаргаж байна. Хорон дээр очоод нөгөө хорон дээр баг байгуулагддаг шүү дээ. Баг юм байж байгаа. Бидний өмнө бүх амьдрал зовлон жаргалтай хөгжүүлээ гэдэг хэлдэг. Тэгэхээр яг асуудлын бүрэн үүсгэж одоо шийдэгдэхгүйгээр ингээд дуусдаг шүү дээ. Тэгэхээр яг тухайн хохироод ирсэн хохирогчийн асуудлыг бүрэн дүүрэн шийдэх процесс гэдэг нь бүх үйл явдлын бүрийн нэрээр тусгагдсан байгаа юу. За тэгээд нэгдүгээр нь хоёрдугаар зэрэг хүчирхийлэгчтэй өссөн хүчирхийлэгчтэй хамт амьдарч байгаа бүгд ирээдүйд хүчирхийлэгчтэй болоод чийдэг. Тэгэхээр өнөөдөр энэ олон хүчирхийлэгчтэй хамт амьдарч байгаа хүмүүсийг яах вэ гэдэг нь одоос яах ёстой вэ? Энэ бас бүлэг тусгагдсан байгаа уу? Эсвэл өөр одоо Тэгээ энэ буцаагдсан гэгдэж байгаа эрүүгийн хойшлогдсон эрүүгийн хууль зөрчлөг бол буцаагдсан тэр 5 хуулиуд дээр бүгдээрэнд нь энэ хохирогчийг цогц байдлаар хамгаалах тэр нөгөө зохицолтуудыг суулгаж өгсөн. Тийм учраас яг хөө гэхээр бид нар бол гэрүүлийн хүчирхээлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт гэдэг тэр шинжилгээг бол хийхин төлөө сүүлийн 5 жил ажиллаж ирсэн л дээ. Тэгээд нөгөө сая юу ч асуугаад гэсэн тэр хамтарсан багч нь зөвхөн одоо төрийн бас байгууллагуудын санаачлахаар хэрэгжиж ирсэн л сайн дурын санаачлага байсан шүү дээ. Тэрийг бол нөгөө хохирсон хүнийг хаалганаас хаалга дамжаад зөвхөн мэдээллийг их үсэг болгож ашиглагдаад хаягддаг тэр байдлыг халахын тулд тэр хамтарсан багийн механизм нэгцгийн үйлчлэгээний механизмыг албан ёсны механизм болгож хуулчиж ирсэн. Тэгээ өнөөдөр хүртэл төрийн бас байгууллагууд тэр хүүхдийг хохирсон хүнийг эргээд хэвийн амьдралд нь оруулах чиглэгдсэн үйлчлэгээнүүдийг сайн дураар үзүүлж ирсэн тэр үйлчлэгээнүүд бол албан ёсны одоо тэр үйлчлэгээ болж хуучлагдаагүй байсныг энэ буцаагдсан хуулиудад бол сайн албан ёсны үйлчлэгээ болж бүгдийг хурцлсан. Түүнээс гадна нөгөө нэг хүчрхэлд өртсөн хүүхэд бол зөвхөн одоо гэрч болоо зогсохгүй хохирогч болдог. Тэгсэн хэрнээ нас итгэхгүй онцлогоосоо болоод энэ асуудлыг ил гаргаж чаддаггүй. Эсвэл яг хөр айцсаа болоод нөгөө нэг одоо эсрэг мэдээлэл өгчдөг тийм ээ. Яг өөрийнхөө эсрэг мэдээлэл өгчдөг гэдэг энэ байдлыг харгалзаад
гэрээлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, дээрээс нь хүүхд хамгааллын тухай хуулиуд дээр бол хамгаалтуудын их нарийн зааж өгсөн. Гэрээлийн хүчирхэлтэй тэмцэх тухай батлагдсан хуулийн дээр хүүхдийг гэрүүлт хүчирхэл үлдэх юм бол яаж хамгаалах вэ гэдэг тусгайлсан хамгаалтуудыг тусдаа нэг бүлэг болгож хуульчилж өгсөн. Тэгэхээр одоо энэ нөгөө хуульт хийгээд батлагдсан хуулиудаа гацаач хайчаад дахиад шинээр хууль өргөн барьж байгаа нэрээр энэ бүх зүйл зохицолтод бас алга болох. Эсвэл нөгөө нэг саармагжих одоо эсвэл заримдуулах тийм нэг эрсдэл бас харагдаад байна л да. Байгууллагаас өгсөн гэж бас саналуудыг сонсоод байхаар. Хууль хэрэгцээ одоо хийж байгаа ажлын одоо энэ том зүйлийн нэг хэсэг гэж хэлсэн том зүйл юм. одоо хууль хэрэгжиж эхэлж шүү дээ. Тэгэхээр энэ бүлийн хүчирхийлэл хийж байгаа төрийн ажлын том ажил Энэ бол ямар ч одоо бодлого байхгүй гэж хэлдэг шүү. тий Хааштай нэгжсэн аппарат бүгдээ одоо юм бодлого байхгүй, зохицуулалт байхгүй, нөлөө олох байхгүй гэж зааварч байна. тий. Энэ бол хүний аюулгүй байдлыг хангахын төрийн номер 1 үүрэг. Яг хүний аюулгүй байдлыг хангахтаа төр жишээ нь эрүүгийн хуулийн дээр одоо хэрэгжиж байгаа эрүүгийн хуулийн дээр ихэд годамжийн тэмээ задлуулчих юм бол гэмт хэрэг болчдөг. Гэрүүлдээ задлуулах юм бол гэмт хэрэгч зөрчилч биш явж байгаа шүү дээ. Одоо иргэний хоорондын маргаан юм шиг зохицуулагдаж байгаа. Тэгэхээр энийг харж байгаа маш том алхам болж ирж байгаа. Өшөө дээрээс нь яах вэ гэхээр хохирсон хүн өөрөө хэрэг үүсгэх нэг хариуцлагыг өөртөө өрдөг. Тэр яаж хохирч байгаагаа өөрөө нотлох хариуцлагыг өрдөг. Тэр одоо зарчим бол үнцээрээ өөрчлөгдөж байгаа 360 градусын хуулиуд хэрэгжээд эхлэх юм бол даанч харамсалтай нэг буцаагдчихлаа л да. Тэр юм ихээр одоо хүчрэлд өртсөн эмэгтэй задлуулж ивэл за яаж байгаа би хуулийн байгууллагад хандъя. Би нэг өөрийнхөө задлуулж байгаа зургийг авчиж хэлэх тийм өсөхөө байх уу? Байхгүй. Гэтэл одоогийн үйлчилж байгаа хуулийн механизм, хуулийн зохицуултууд чинь хэрвээ чи өөрөө нотлоо гэдэг тэр зарчим дээр явж байгаа байхгүй юу? Хэрвээ нотлохдохгүй бол гэмт хэрэг биш. Тэгэхээр хуулийн байгууллагын энэ хүнд зохицол, хуулийн байгууллагын энэ мэдрэмжгүй энэ зохицолтоос болоод л олон хохирогч өгсөн өргөдөл хандлага буцааж яваад дахиад хуулийн байгууллагад хэзээ ч хандахгүй эсвэл хуулийн байгууллагад хандаж хамгаалт авч явах явцтай амь насаа алдаад байна шүү дээ. Жишээ нь 95 хүн амь насаа алдсан хэрэгүүдийн нэг бичлэг нарийн шүүгээд үзэх юм бол бараг талаас илүү хүн хуулийн байгууллагад хандаж явах явцтай амь насаа алдаад байна. Тэгээд та нар санаж байгаа те 22 настай эмэгтэй өөрийнхөө амь насыг хамгаалуулахын тулд шүүх, прокурор, цагдаа хуулийн бүх байгууллагын хаалгыг татаад бүх байгууллага хэргийн нотлогдоогүй гэж буцаагаад эцэстээ аргаа барахтаа эвлэрүүлэх хугацаагаа дуусгаад дахиад гэрэлтээ цэцлүүлээ гэж хуулийн байгууллагад хандаад тэр шүүх хурлын болох гэж байхдаа тэр шүүх хурл руу очиж явах зэнтэй 30 минутын өмнө амь насаа алдсан шүү дээ. 4 настай охины хэргийг та нар мэдж байгаа. Хэрвээ гэмтлийн эмч буцаагаагүй бол тэр охин өдөд амьд байх байсан. Гэхдээ яг хөр заавал мэдээлэл бүрэх хариуцлагыг нарийн хуульчлаагүй. Мэдээллийн бүтээгдэхүүн хариуцлага хүлээдэг тэр хариуцлага бүтээгдэхүүн учраас тэр охин амьдсаа тэр цоолгоогоор наалтчихсан. Тэгээ энэ цоолгоог энэ хууль байгууллагууд хоорондоо салангад ажилладаг. Хохирогч байгууллагыг дамжиж яваад эцэстээ зөвхөөдөлддөг. Энэ байдлыг халахын тулд л энэ олон багц хуулиудыг гаргаж энэ багц хуулиудад зохицуултуудыг одоо нарийн сүлжиж суулгаж өгсөн. Тэгэхээр гэрээлийн хүчирхэлтэй тэмцэх тухай хууль дангаараа гараад нэмэргүй эргээл яг нөгөө байсан байран дээрээ буцаад очино. Тийм үү. Энэ багтах
Харилцаа хэрнээ буцаагдчихсан байгаа гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулинд бол үндсэндээ бол 7 төрлийн үйлчлэгийг нарийн зааж өгсөн. Нэгдүгürt бол аюулгүй байдлын үйлчлэгээ гэж юу юм? Аюулгүй байдлын үйлчлэгэнд нь бол нэгцгийн үйлчлэгээ, хамгаалах байрны үйлчлэгээ, тэгээд харамсалтай дахрын алба байхгүй болчлоо дахрын албаны зүгээс үзүүлэх үйлчлэгээ орж ирж ирсэн. Дараагийн үйлчлэгээ нь бол сэтгэл зүйн үйлчлэгээ. Сэтгэл зүйн үйлчлэгээ нь бол хоёр төрөлтэй байна. Нэг нь бол анхан шатны сэтгэл зүйн үйлчлэгээ, тэр нь бол зөвхөн хохирсон хүнд биш, зөвлөгөө үйлчлэгээ. Бас хүчирхийлэл үлдээд байгаа хүнд, хүүхдэд хөгжлийн бэрхшээлтэй хүнд гэх мэтээр нарийн төрөлжилж энэ цаашаа хөгжих ёстой гэж орж ирсэн. Дээрээс нь сэтгэл заслын үйлчлэгээ. Тэр нь бол маш удаан хугацааны турш хохирсон хүмүүсийг эргээд хэвэн байдалд нь оруулах үйлчлэгээ. Дээрээс нь нийгмийн алчилсан үйлчлэгээ, хүүхд хамгааллын үйлчлэгээ, хуулийн үйлчлэгээ гэх мэтийг их нарийн одоо тусгаж өгсөн. Энэний дагуу одоо хотлогдох дөрвөн журмууд нь бол гараад улам цаашаа бол хөгжих боломжтой гэж харж одоо зохицуулсан юм үйлчлэгээнүүд байсан. Яг өнөөдрийн байдлаар бол сэтгэл зүйн үйлчлэгээ бол сайн хөгжөөгүй. Тэр нь юутай холбоотой вэ гэхээр ганцхан эрүүл мэндийн үйлчлэгэнд л үйлчлэгээний тухай эрүүл мэндийн тухай хуулийн дээр л нэг ганц өгүүлбэр байдаг гэсэн юм билээ. Тэгэхээр тэрийг бол эзэнтэй болгоод энэ сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөөг нь бол нийгмийн үйлчлэгээ үзүүлж байгаа чиглэлээр хийн. Сэтгэл заслын бол эрүүл мэндийн нарийн мэргэсэн улсууд хийнэ гэх мэтээр илүү нарийн зааглаад энэ чиглэлээр бол нөгөө тусдаа дөрвөн журмууд гарах юмаа гэдэг ингээд гараад ирсэн. Энэ нь бол эргээд яах вэ гэхээр эргээд тэр гэрүүлэлт анхан шатнд нь ямар нэгэн маргаан юм уу ямар нэгэн зөрчил гарах үед нь хүчрхийлэл болох хүртэл хувцдахгүйгээр тэр гэрүүл чиглэсэн үйлчлэгээс манай Монголд их муу хөгжсөн шүү дээ. Тэгэхээр гэрүүлэлт залуу хүмүүсд чиглэсэн үйлчлэгийг эргээд гэрүүллийг хамгаалах чиглэлээр үйлчлэгийг бас хөгжүүлэхээр бол гэрүүлийн тухай хуулинд бас зааж өгсөн байсан. Харамсалтай гэрүүлийн тухай хууль бол батлагдаж чадсангүй. Хамгааллын тухай хуулийн дээр сая өөрөө чи асуусан аав ээжээрээ хоёулаа алдчихсан хагас өмчин болсон бүдүүн өмчин болсон гэмт хэрэгт холбогдсон эсвэл гэмт хэрэгний хохирч болсон хүмүүсийг төрөлжүүлж сэтгэл зүйн зөвлөгөө сэтгэл заслын үйлчлэгийг үзүүлэхээр бол бас нарийн хамгааллын үйлчлэгийн өрөөнд ор үйлчлэгдсэн. Тэгээд одоо хамгааллын үйлчлэгийн тухай хуулийг дахин бас батлагдсан шүү дээ хууль. Тэгсэн юм дахиад эргээд оруулна, дахиад эргээд найруулна, дахиад эргээд засна гэсэн юм нөгөө үг яриа яваад байна л да. Энэ юу вэ гэхээр бид нар цаг хугацаа алдаж байна. Энэ алдаж байгаа цаг хугацаа маань хүний амнасаар хүний эрүүл мэндэд төлөгдөд байна. Тэгэхээр энийг бол зарим нь мөнгөгүйгээр хийж болох ажлууд байхгүй юу? Зарим нь зардалгүйгээр хийж болох ажлууд. Тэгэхээр яах вэ гэхээр эдийн засаг хямарсан мөнгө төсөв байхгүй гэдэг нэрээр олон нийтэд халахвч болгож шалтгаан болгоод тэр хооронд дээр бол хүний эрхийг хамгаалах, хүүхдийг одоо хамгаалах юм нөгөө шинжилгэлүүдээс хуралт хийж юм гэдэг нь харагдаж байна л да. Яг нэг гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хоёр салгасны учир нь. Яагаад гэвэл гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль бол дангаараа өвчсөн сэргийлэх хууль гэсэн. Одоо сая батлагдчихсан байгаа. Тэр нь гэхээр өрсөн сэргийлэх арга хэмжээ 3 төвчөнд авч үзэж энэ хуулийн дээр хуульчилсан байсан. Нэг нь бол анхдагч өвчсөн сэргийлэлт үү гарахаас өмнө яаж сэргийлэх юм. Тийм учраас нэг боловсролын байгууллагын үүрэг, эрүүл мэндийн байгууллагын үүргийг орон нутгийн хууль, засаг захиргааны үүргийг олон нийтийн хүлээх одоо нэг оролцоог илүү нарийн үеийн хуулийн дээр суулгаж өгсөн. Жишээ нь одоо боловсролын байгууллага бол зөвхөн шинжлэх ухааны мэдээ болгоод байхгүй зөрчил гарсан тохиолдолд хүчирхийлэлгүйгээр яаж энэ асуудлыг шийдэх юм. Маргаан гарсан тохиолдолд яаж одоо энэ зүгээр зохицуулах юм бэ гэдэг агуулгыг бол энэ боловсролынхаа заавал эзэмших агуулгыг нэг болгож оруулж ирэх ёстой гэх мэт зохицуултад энэ хуулийн дээр зааж өгсөн. Түүнээс гадна хоёр дахь журчсан сэргийлэлт буюу нэгэн одоо хүчирхийлэлд хохирчсан тохиолдолд дахин хүн гэмтэл авахаас яаж сэргийлэх юм бэ гэдгийг энэ олон төрлийн үйлчилгээнүүдээр зохицуулж өгсөн. Хүчирхийлэл дахин давтагдахаас ноцтой байдал орхон сэргийлэх үйлчилгээнүүдээр 3 дахь гэх юм бол 3 дахь журчсан сэргийлэлт буюу нэгэн хохирчсан байгаа хүнийг эргээд хэвийн амьдралд нь нэгэн хүчирхийлэлтэй харилцаатай болсон гэрүүлийг эргээд хэвийн харилцаатай гэрүүл болгоход чиглэсэн. Энэ урт хугацааны нөхөн сэргийлэх үйлчилгээнүүдийг энэ гэрүүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн дээр зааж өгсөн. Харин яг гэрүүлийн хүчирхийлэлд өртчихсэн байж байгаа
тэр одоо тохиолдолд хохирчийг хамгаалах нарийн зохицуултуудыг эрүүгийн хууль, зөрчлийн хууль, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай хууль, хууль сахиулах ажиллагааны тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудыг зааж өгсөн. Энэ хууль хоорондоо хоёр их шиг зохицуултууд хоорондоо нэгт холбогдож явж байж гэрлийн гэрэлийг бүрэн байдлыг хамгаалсан хууль, гэрлийн хүчирхийллийн хохирчийг хамгаалсан юм хууль болох ёстой. Биерээс нь хүчирхийлэл үйлдэж байгаа хүнийг гэмт хэрэгтэн болохоос хамгаалсан хууль болох ёстой гэсэн ийм гурван шатны ач холбогдолтой хууль болно гэж харж энэ хуулийг боловсруулсан юм. Тэгээд батлагдсан юм хууль байгаамаа. За өөр асах тодруулах зүйл байна уу? Үгүй. Бүх нийт боловсролын төлөө өргөний нэгэн үндэсний хэвсэл. Ер нь бол хүний эрхийн үндэсний комисс бол аливаа ийм ноцтой хүний эрхийн асуудлаар бол өөрийн гэсэн одоо бие даасан байр суурьтай байх ёстой. Харамсалтай нь одоо манай хүний эрхийн үндэсний комисс бол хизээч одоо ийм байр суурийг бол илэрхийлж чаддаггүй маа. Энэ нь болохоор зэрэг энэ комиссийн бие даасан байдлыг хангах асуудалтай холбоотой гэж бид нар үздэг. Хуулиараа ч гэсэн угаасаа комиссийн гишүүд маань бол гурван одоо субъектоос яадаг тийм ээ санал болгож тэгээд томилогддог. За тийм болохоор зэрэг ерөнхийдөө хамааралтай улс төрийн намуудын одоо 8-ны одоо дагуу хилцлийн дагуу тэр одоо комиссийн гишүүд бол одоо тодорч гардаг ийм байгаа хөдөө болтол. Тийм ч учраас энэ хүний эрхийн одоо ноцтой асуудлуудаар бол ер нь бол одоо өөрийн байр суурийг бол илэрхийлж байгаагүй. Бид нар хүний эрхийн төрийн бас байгууллагуудын форум болохоор зэрэг комиссийг одоо их тийм бие даасан байр суурьтай байхыг шаарддаг. Ер нь бол хүний эрхийн үндэсний комисс бол үндэсний хүний эрхийн одоо хүний эрхийг хамгаалах механизм дотор бол их тийм чухал үүрэгтэй маш одоо тийм гол сүм бүтэц бүрэлдэхүүн гэж ингэж үздэг. Харамсалтай нь энэ үүргээ бол өдөө болтол биелүүлж чаддаггүй. Энэ нь болохоор зэрэг хуультай холбоотой гэж хэлсэн. За гэр бүлийн хүчирхийлэлтэй ер нь энэ хохирогчтой холбоотой асуудал дээр болохоор зэрэг байр суурьаа бол төдийлөн илэрхийлээгүй. Харин ганцхан одоо энэ гэр бүлийн хүчирхийллийн хуулийг буцааж авчрах тал дээр бол нэлээд одоо санаачлаг гаргаж ажилласан. Харамсалтай нь энэ нь болохоор зэрэг эргээд сая ингэ шаргал ярьлаа. Ганцаараа энэ хууль бол ерөөсөө ажиллаж чадахгүй тий. Энд бол багцаар нь хандах ёстой. Тэгжээж энэ одоо хүний эрхийг хангах, эрхчлөөг хангах тэр одоо шаардлага бол хийх юм байгаа, хангах юм байгаа. Тийм болохоор ер нь бол хүний эрхийн үндэсний комиссийн тал дээр ч гэсэн та бүхэнд бас ингэ нэмэт хэлэхэд бол хүний эрх хөгжил төвлөл жил болгон хүний эрхийн үндэсний комиссийн үйл ажиллагаанд дүгнэлтэд бид нар бол энэ хүний эрхийн үндэсний институтуудыг яах хэрэгжилтэнд нь хяналт хийх ийм иргэн нийгмийн байгууллагуудын сүлжээ гэж байдаг, АНИ гэж байдаг. За тэрний гишүүн байгууллагын хувьд бид нар жил болгон одоо ийм юу гаргадаг, дүгнэлт одоо гаргадаг. За тэрнийгээ болохоор бас комисс ямар нэгэн байдлаар бол танилцуулдаг. За бидний хамгийн гол тавьдаг шаардлага бол комисс юу вэ гэхээр та нар хуулиа өөрчлөөч комиссийн одоо энэ гишүүдийн одоо сонголт тийм ээ сонгох тэр томилогдох явцыг олон нийтийн оролцоотой нээлттэй ил тод болгооч тэгж одоо хуулиа өөрчлөөч гэсэн энэ шаардлагыг бол маш олон жил тавьж байгаа. Харамсалтай нь бол энэ шаардлагыг бол хэрэгжүүлж чадахгүй байна. Энд нэг зүйл хэлэх гэдэг юм яаж зүгээр концепц хэлбэрээр яг хүний эрхийг хамгаалах механизм маань өөрөө ямар байх вэ? Тэр нь үндэсний хэмжээнд яаж ажиллаж байгаа вэ? Олон улсын түвшинд ямар байгаа вэ гэдгийг аваад үзэх юм бол уран зохиолч хэлсэнчлэн хүний эрхийн үндэсний байгууллага бол үндэсний хэмжээнд маш санаачлагтай асуудлын хойноос биш бий болохоос нь урьдчилан сэргийлэх бүхэл нөхцлүүдийг эрэлхийлж ажиллах ёстойг нь бол цохон тэмдэглэж байгааг нь бол би дэмжмээр байна. Яг олон улсын түвшинд яах ёстой юм бэ гэхээр яг энэ хуулиуд бол дээр дурдсан 5 хуулийн зэрэгцээгээр манай эрүүгийн хууль болон зөрчлийн хууль маань өөрөө ямар амлалтыг өгөөд яагаад ингээд бид нар одоо хүртэл энийг хүний эрхийг хангахтаа ухарсаалхан хийсэн гэж хараад байгаа юм бэ гэхээр нэгдсэн үндэсний байгууллагын салбар хороод болон нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд дээр очиод бид нар юу гэж тайлгансан бэ гэхээр сая 2016 оны 6 сар хүртэлх бүх олон улсын гэрээг хэрэгжүүлсэн тайлан дээр бид нар хүний эрхийг хамгаалахын тулд хангахын тулд ийм хуулийн үзэл баримталтай ийм олон улсын гэрээний дагуу нийцүүлсэн баримтчүүдийг боловсруулж батлаад хамгаалах гэж байна гэдэг амлалтууд өгсөн. Нэг жишээ хэлэх юм бол
Иргэний болон улс төрийн тухай олон улсын пакт дээр яг хувь хүний халдшгүй байдал, мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой бүхий л эрхийг нь хамгаалах үүрэг хүлээсэн байна. Тэгвэл манай гүйцэтгэх ажил бол энэ талын зүйл заалтыг наривчлан зохицуулсан, журмалсан зохицуулт байхгүй байсан учраас бид нар одоо энэ эрүүгийн байдлын хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиараа энэ тагнаж туршдаг явдлыг маш наривчилж хэмжээ хязгаартай дур зоргоос ангид байдлаар зохицуулсан гэд амлалт өгөөд гарч ижсэн жишээ байна. За бүр цаашлах юм бол эдийн засаг хямралтай байгаа гэд эдийн засаг хүнд байгаа учраас бидний хуулиудыг заримуудыг хойшлуулж байна. Заримуудыг бид нар одоо буцаахан зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж байгаа маань өөрөө эдийн засгийн хувьд бас хор хөнөөлтэй. Яг одоо ихлээр эрүүгийн хууль дээр бид нар яг гэмт хэргийн субъект нь өөрөө хуулийн этгээд байна гэд анх удаа оруулж ирсэн. Тэгэхээр хуулийн этгээд гэмт хэрэг үйлдэх боломжтой байна, түүнд нь хайс тооцох боломжтой байна гэдэг нэг санаа гарч иж байгаа. Өөрөөр ярьж байгаа зүйл нь юу юм гэхлээр үүнийхээ цаана зохион байгуулалтын гэмт хэрэгтэй холбоотой асуудал төр ч гэсэн бид нар энэ эрүүгийн хуулиараа сайтар зохицуулж өгсөн гэдэг амлалтыг өгөө гарч ирсэн. Энэ амлалт буюу энэ хуулийг батлах гэж байгаа гэдэг үгийнхаа цаана болохоор манай Монгол улс өөрөө гэмт хэргийн нөхцөл нь ямар байгаа юм, зохион байгуулалтын гэмт хэрэг үйлдэх боломж нь ямар байгаа юм, мөнгө угаах зэрэг гэмт хэрэгээс хэрхэн сэргийлж чадах юм гэдэг нөхцөл байдлыг үнэлээд манай зээлжих зэрэглэлийн төвшин хэлбэлцдэг. Тэгэхээр бид нар олон улсын төвшөнд болохоор энэ хуулийг баталнаа гэдэг амлалт өгөөд явж байгаа маань өөрөө дан ганц энэ хүний эрхийн зэрэгцээгээр нийгэм эдийн засгийнхаа нөхцөл байдлыг ч гэсэн сайжруулахад хувь нэмэртэй байна. Гэсэн мөртлөө энэ олон улсын тавцсан хүртэл маш олон зүйлийг амлчаад тэр амлсныхаа дагуу энэ хуулиудыг баталсан мөртлөө эргээд ухарсан алхам хийж байгаа маань бол ёстой ухар мөчд хойдхаа хараагүй өнөөгийнхөө цаг үеийн нөхцөл байдал дээр юм нэг бол явц үерх ашигын төлөөлөл үйлчилж байгаа алхам гэж харж болж байгаа. Тийм үү.